...2025 онд бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан эсвэлэх журамтай танилцсан уу? Монгол Улсын их сургууль нь шинжлэх ухааны сургууль, мэдээллийн технологи, электроникийн сургууль, инженер технологийн сургууль, бизнесийн сургууль, хууль зүйн сургууль, улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Завхан аймаг дахь бизнес мэдээллийн технологийн сургууль, баруун бүсийн сургууль, зүүн бүсийн сургууль гэсэн бүрэлдэхүүн салбар сургуулийн мэргэжлийн хөтөлбөртөө эсэлт авч байна. Хэрхэн бүртгүүлэх вэ? Бакалаврын өдрийн хөтөлбөрийн эсэлтийн бүртгэл орон даяар, цахим хэлбэрээр бүртгэл цэг, ном цэг, идүү цэг хэмээн бүртгэлийн системээр 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 9 цагт нээж 6 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлэгч нь 2025 онд эсэлтийн шалгалт өгөхөөр боловсролын үнэлгээний төвд бүртгүүлсэн болон боловсролын үнэлгээний төвийн хүчинтэй батламжтай байна. Бүртгүүлэгч нь боловсролын үнэлгээний төвийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар нууц үгэн ашиглан эсэлтийн системд нэвтэрнэ. Систем шаардлагатай мэдээллээ үнэн зөв оруулан баталгаажуулна. Бүртгүүлэгч нь өөрийн хүсэлтээр бүрэлдэхүүн салбар сургуулийн хэдэн ч мэргэжлийн хөтөлбөр сонгон бүртгүүлж болно. Хэрхэн шалгаруулах вэ? Эсэлтийн бүртгэл хааснаас нэг өдрийн дараа систем бүртгүүлэгчийн эсэлтийн шалгалтын дүн мэдээллийг боловсролын үнэлгээний төвөөс татан авч холбогдох тооцооллыг хийн онооны жагсаалтыг бүрэлдэхүүн салбар сургуулийн мэргэжлийн хөтөлбөр тус бүрээр гаргана. Бүртгүүлэгчийн оноог дараах байдлаар тооцно. Суурь шалгалтанд тооцохоор заасан хичээлээс хамгийн өндөр оноо авсан шалгалтын оноог тэг 10.7, дагалдах шалгалтанд тооцохоор заасан хичээлээс хамгийн өндөр оноо авсан шалгалтын оноог тэг 10.3-аар үржүүлж нэмсэн нийлбэрээр тооцоолно. Монгол Улсын их сургуулийн босго оноо нь Улаанбаатар хот дахь бүрэлдэхүүн сургуулийн хувьд суурь болон дагалдах шалгалтын оноо тус бүр 490, орон нутгийн салбар сургуулийн хувьд 430 онооноос багагүй байна. Суурь шалгалтанд тооцуулсан хичээлийн оноог дагалдах шалгалтад давхар тооцохгүй. Хэрхэн элсэх эрх олгох вэ? Элсэх эрх олох үйл ажиллагаа 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагт эхэлж 7 дугаар сарын 4-ний өдрийн 12 цаг хүртэл бүртгэл цэг, ном цэг, идүү цэг хэмээн бүртгэлийн системээр зохион байгуулна. Бүртгүүлэгч хяналтын тонд багтсан эсгэн онооны жагсаалт гарсны дараа бакалаврын өдрийн хөтөлбөрийн бүртгэлийн системд нэвтэрч шалгана. Бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноос хойш 1 цагийн дотор элсэх бүрэлдэхүүн салбар сургуулийн ерөнхий суурь хөтөлбөрийн нэг багц цагийн төлбөрийг цахимаар төлж элсэх эрхээ баталгаажуулна. Энэ хугацаанд баталгаажуулаагүй тохиолдолд Монгол Улсын их сургуульд элсэхээс татгалцсан гэж үзэн жагсаалтын дараах бүртгүүлэгчид элсэх эрхийг шилжүүлнэ. Элсэх эрх авсан бүртгүүлэгч нь 2025 оны 8 дугаар сарын 8-ны 15 цаг хүртэл элсэлтийн системээр нэвтэрч маягт бөглөн Монгол Улсын их сургууль суралцагч суралцуулах гэрээтэй танилцсан оюутан болох хүсэл илгээн оюутны бүртгэлийн дугаар нууц үг авна. Шилдэг элсэгч. Бүртгүүлэгч нь сүүлийн 2 жилийн дотор дараах шаардлагыг хангаж байвал шилдэг элсэгч гэж үзэн аль бие усны эрх бүхий байгууллагаас олгосон батламж, сертификат, баримт бичих үндэслэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Үүнд бус шинжлэх ухааны яамнаас тогтоосон олон улсын олимпиадад оролцож 1-3 дугаар байр эзэлсэн, улсын олимпиадад оролцож хүснэгтэд заасан нөхцөлийг хангасан бүртгүүлэгчийг тухайн чиглэлээр шууд элсүүлнэ. Англи хэлний олон улсын шалгалтын IELTS 5, TOEFL IBT 45, PTE 40.8-аас дээш оноотой бүртгүүлэгчдийг гүйцэтгэлийн хуваар жагсааж, эхний 10 байр эзэлсэн бүртгүүлэгчийг шинжлэх ухааны сургуулийн хүмүүнлэгийн ухааны салбарт шууд элсүүлнэ. Кембрижийн олон улсын ASA төвчний шалгалтын B-гээс дээш, IB хөтөлбөрийн 4-өөс дээш үнэлгээтэй бүртгүүлэгчдийг сургууль бүрд суурь шалгалтанд тооцохоор заасан хичээлээр онооны дарааллаар жагсаан эхний 3 байр эзэлсэн бүртгүүлэгчийг шууд элсүүлнэ. Спортын өндөр ур чадвартай 10 хүртэлх бүртгүүлэгчийг комисс шалгаруулан гэрээ байгуулж элсүүлж болно. Олимп, хэв, дэлхийн тэмцээнээс медалт болон шагналт баримт шалгарсан улсын өсвөр үеийн улсын идэрчүүдийн аврах шалгаруулах тэмцээнд медалт баримт шалгарсан Монгол Улсын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгч. Монгол Улсын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгчийг тухайн бүрэлдэхүүн сургуулийн суурь болон
Дагалдах шалгалтанд тооцоогоор заасан хичээлүүдээс эсэлтийн шалгалт өгч тухайн хөтөлбөрийн тооцоолсон босго оноог хангасан бол шинжлэх ухааны сургууль, инженер технологийн сургуулийн хөтөлбөрүүдэд шууд элсүүлнэ. Мэдээллийн технологи, электроникийн сургууль эсэх нөхцөлд эсэлтийн шалгалтын тооцоолсон босго оноо 550 ба түүнээс дээш байна. Шилдэг эсэгч болон Монгол Улсын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгч ангиллаар бүртгүүлэгч нь холбогдох нөхцөл хангасныг гэрчлэх бичиг баримтын хуулбарыг өргөдлийн хамт бүртгэлийн хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 30 минутаас өмнө сургалт хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газрын эсэлт нумцэг идэвхцэгийн мэн цахим шуудан руу илгээж бүртгүүлнэ. Элсэгчдэд олгох тэтгэлэг. Боловсрол шинжилгээ ухааны яамнаас тогтоосон олон улсын болон улсын олимпиадад оролцож 1-ээс 3 дугаар байр чалгарсан эсэгчийн сургалтын төлбөрийн 50-аас 100% хөнгөлөлт үзүүлнэ. Монгол Улсын засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 103 дугаар тогтоол багш мэрэгчлэр суралцагч болон багш ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэрэгчлэр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журмын 2-1-ээс 2-7 дахь заалтын тавигдах шаардлагыг хангасан бол төрөөс төлбөрийг бүрэн санхүүжүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу? Бүртгэлийн захим хуудас. Бүртгэлцэг нумцэг идэвхцэгийн мэн. Эсэлтийн захим хуудас. Эсэлтцэг нумцэг идэвхцэгийн мэн. Монгол Улсын их сургуулийн захим хуудас. Нумцэг идэвхцэгийн мэн. Мөн Монгол Улсын их сургуулийн Facebook хуудас. Монгол Улсын их сургуулийн эсэлтийн Facebook хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн аваарай. Мэдээлэл авах утасны дугаар 7730 7730 1122 1124